Сонсогчдаа өдрийн цагаа уучгаад төрч чулуу ажилласаа хүн дэрэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай уух зур радио нэвтрүүлэг. Сайн мэцхан өрхөмд сонсогчдоо та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Их Монгол радио сонсогч та бүхэндээ ажлын өдрийн даваа лавг баасан гараг бүрийн их үдийн 14 цагаас цай уух зур утга уран зохиолын цаг нэвтрүүлгээ өргөн барьдаг байгаа. Бид энэхүү нэвтрүүлгээр зохиолч Сэрчин огтой үүр цайхын их хүн бодит амьдралаа сэтвэлсэн хайрын дуучийг 2 дугаар дэвтрийг нь албан ёсны зөвшөөрөлтөөр та бүхэнтэйгээ хуваалцаж байгаа. Ингээд зохиолын үргэлжлэлийг та бүхэн шууд эфирээс яг одоо хүлээн аван сонсноо. Зохиолч Сэрчин огтой үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаа сэтвэлсэн хайрын дууч. 2 дугаар бүлэг 99 дугаар хэсэг. Одоо болсон. Та цаашаа энэ чигээрээ үлдэх үү? Эсвэл дахиад урдынх шиг хүн алж хүрээ талаад явах уу? Гэдэг. Энэ бол өөрийн чинь сонголт. Цай хоолундаа тавтайхан шиг идэж уугаад одоо морддоо. Ирэх мэрэлчин минь. Хэмээн хэлэхэд үсэн цайж буцаад хар болсон ирийн буурал чигтээ үлдсэн нь үнний ормор гэлтэй. Номын их аялгау хүндтгэн сууж хонсон бахим хүзүүд гийчин ирийн морийг имээллэн явхад бэлэн болгож орхиод орж ирэхтэй. Хүний сэтгэл юм да. Заавал нэг зүйлээс ихтэй гэдэг үнэн. Ихэн зайлвал хөөрхий тэжээж чадахгүй болохдоо гандан дээр тавьж үлдээсэн биз. Асрах газрын хүмүүс хүүхдийн сэтгэлийг урах гэж байгаа юм шиг багт нь хэлдэг нь л тоогүй болж. Зарим нэг зүйлийг мэдэх ёсгүй бол заавал үннийг дэлгээд байх шаардлагагүй гэж ээж маань хэлдэг байсан юутай үнэн хэмээн бодсоор орж ирлээ. Бахим үзүүдийг орж ирэхэд галын ихэнд сууж байсан бүсгүй ичин гүрэн хацар нь ягаарч байгааг хинж анзаарсангүй. Зөвхөн өөрөө л тэрүүхэн тэндээ дэлбэрэх гэж байгаа аятаа амьсгаан түргсэн. Бахим үзүүдэд цай хийж өгөхдөө цээж новолцсон зүрхэн түг хийхэд яана. Бахим үзүүд сонсчих үү дээ. Таны хажуугаар дайчин гэж шүн ус юу болоод өнгөрчих вэ хэмээн сандрангуй байхад өнөөх нь хинэггүй байдаг хүн гэхэд бас тийм биш болол та. Домч руу байн харах нь бас л нэг гим хийчихсэн хүмүүдээ гэлтэй. Шүн зочин маань юун тэр бүгдийг анзаарах мантай. Зээжин дотор нь байсан бөөн харуул зад тавин гарч оронд нь шин амьдрал үүсгэхээр дахиа өндгөлсөн юм шиг ариухан амтан цайгаа шорт сорон. Эвитэ. Бараг хүүхдэрээ шахуу нэлхантан байсан байх шүү дээ. Гэхдээ өчигдөр би чинь ямар муухай зүйл бодож яваа вэ? Энэ хүүхний хөхн гордчих үедээ сумын дүү орж жаахыг авчирч өчгöd явдаг чинь билүү? Гэсэн шүү гэгээ юм бодож суух нь сайхан гэхээс өөр юу хэлэх вэ? Ийм явдал домчийг дэлдэн хөхийн очиж хоон хөхийг эмчлэхээс 2-3 хоногийн өмнө болсон хэрэгэ. Тэрнээс урдад дэлдэн хөх найз нь юм боддоггүй ч эхнэр нь гэж тавтаргүй хүүхэн хатгаад байдаг учраас санаа бодол нь тэгтий дэнс дээр суучгаад байтал тэр хүү гийчин ирээд гал дээр тос нэмж хайчгаад явчихсан хэрэгэлтэй үнэндээ. Энэ нутгийнхан домчир бахим хүзүүд хоёрын талаар төдий сайн мэдэхгүй ч нэг нь ямарч байсан их тусархаг хүн. Нөгөөх нь яахарахгүй л гар хөрсөн болгоно гүрэм хийн үү, там барина уу, юу тач ямар нэг аргаар яаж ийгээд идгээгээд байдгийг лавтаа сайн мэднэ.
Тэгээд ч байгаа зүйлийг хэд дэвэргэн ярихыг нам засгаас хоригдчихсан давсалж ярьж байгаад баригдвал домч баян үзүүт биш. Ярьсан хүн нь хэрэг хүлээхтэй тул учир бүгд амаа хумхина. Харин Матасыг бол хайр наргүй бичгэд бэлэн байдаг нь үнэ. Нэг золтой зүйл нь эвлэлийн үрийн дарга намын дарга хоёр нь юмны наад цаад учрыг ойлгодог босод суух нь хүртэл зэгцтэй хүмүүс тулдаа нилээд олон Матасыг шатааж алга хийн. Зарим Матасыг эзнийг нь дуудаж асуун донгодох байдлаа хөнгөн өнгөрөөсөөр олон ч хүмүүсийн амьдралыг аварч үлдсэн нь том буян байлаа. Гэвч тэдний орлогч гэж өөдгөө хүмүүс үе аймаг хот руу шууд Матас хийсний уршигаар энэ нутгийн зарим нэг хүмүүс баригдан дээлээ нүмерснийг ч дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ бүгд түүхийн өмнө гэрч болон үлдэж хинч тийм явдал болоогүй гэж эсэргүүцэж чадахгүй нь ойлгомжтой. Домчийнхоос мордсон ир зэрэгэлдэх аймаг руу явхаар замаас сууж аваад шууд гарлаа. Түүнийг хөрш зэрэгэлдэх хэд хэдэн аймагт соёлын хувьсгал хэр өрнөж байгааг тандуулахын зэрэгцээ. Хүн ардыг мунхруулах, шашин сурталчилгааг хумих зэрэг ажлыг даатхан томилохдоо үсээ хойш гялтгантал самнсан дарга далыг налагдан. За нам засгийн ажил хийж хол нутаг явна гэдэг нэг төрлийн маш үүрэг хариуцлагатай ажил шүү. Нөгөө талаас асуудлыг газар дээр нь шийдэх онцгой эрх мэдлийг доо ямнаас өгч байгаа болохоор хүн дэвтэр хэрэгүүдийг газар дээр нь янзлахыг зөвлөлтийн мэрэгжилтнүү зөвлөж байгаа гэдгийг дуулгахад таатай байна гэж хоёр удаа давтан хэлснийг энэ өглөө хүртэл хэдэн муусай хувраг нэртэй хуулцуудыг хядаад эргэж ойлгоод тусгай мэдээлэгчийн бичсэн мөрөөр анхны ажлаа хийх гээд шуудхан хэлэхэд хэдэн хүн алж аваад буцах гэсэн санаа нь ийхүү бүтлгүүтэж чичгэжтэй. Том сургамж авч цаашдын гимгүү хүмүүсийг хэлсдүүлэх зам мөрөө цэвэрлэж аваад ажлын гараагаа эхлэх гэж буйда сэтгэл тэнүү яваа энэ. 2 хоног явсны эцэс домчинд очихын өмнө 2 айлт намын даалгавар биелүүлэх мэдээлэгч гэсэн тусгай үнэмлэх бичиж орхисноо гинт санаад жолоогоо татлаа. Тэр улаан үнэлгүүдийг чинь очиж авахгүй бол өөдгөө хүмүүст очисон тусгай эрх дахин олон хүний цусыг үзэх үйтэй хэмээн бодсоор байх нь урд өмнө хийсэн нүгэлт ажилдаа үнэхээр гимссэнийг хилээд өгөх шиг. Баян музуудад домчин ард үлдээд эвлэлийн үрийн дарга хоон хөх хоёрыг хүлээх зураа гэр дотор болсон яриаг сонсцоход түр холдож байтал эвлэлийн үрийн дарга бие засчхаад хурж ирэхэд хоон хөх тэр тэнд сүр бараатай айлчилж байсныг бид мэднэ. Саргуулны цаанаас гарч түнээр харанхуйг өдөр шиг гээгүүлэхэд баян музуудын хүрэн царай тодрон харагдаж үргэлж амгалан тайван байдаг нүүр нь нэг л биш. Хөмсгний хооронд хүлээлэг байдаг зураас нь гүнзгий гэгчин тодорчсон зогсоог харж хаад эвлэлийн үрийн дарга. Баян музуудээ чи нэг л өөр болчихжээ. Томчийн охинд сэтгэл алтраа юу? Тэгж болохгүй шүү. Эр нөхрөөсөө салаагүй. Ээж аав нь хөөхтөдийг л түр буцаачихсан байгаа. Хэрв тэр хүүхэнтэй ямар нэгэн юм болвол эр цэргийн ар гэр өмүүлсэн гэд эвлэлийн үрийн хурлаар донгодуулж бандуулна гэдгээ мэдэж байгаа үстэй. Багын найзын хувьд сайхан сэтгэлээр чам зөвлөж байна шүү хэмээн ширүүхэн хэлэхэд баян музууд багын найз биш эвлэлийн үрийн даргын тас хийсэн ширүүн дууг сонссондоо гэнэт сэрэмж аван царайгаа төлөв болгож. Тийм юм байхгүй дарга. Би хүндэнд тусдим тавьж л явдаг болохоос энэ тэнд хүүхэн шуухан эргүүлж эр цэргийн ар гэр хүмүүлээгүй гэдгийг баталж хэлье хэмээн хэллээ. Зургаадугаар хэсэг. Түүний хэлхийг сонссон эвлэлийн үрийн даргын тоглолт өөрчлөгдөж би чиний эвлэлийн үрийн татварыг төлөөд л яваад байдаг. Гэтэл чи энд нөхөртэй хүүхэн эргүүлээд л ёстой муухай залуу шүү хэмээн
Тоглоом дохуу аль нь болох нь мэддэхгүй хэлхийг сонсцоход Бахим үзүүд "Гүй дарга. Таны мөнгийг тэр өдөр ширээн дээр тавьчихаал хэлэх гэж байтал хоон хөх цолиг орж ирээд үүмүүлээд хэлгээ мартаад гараад явсан байна лээ. Гүй тааваа байлгүй дээ" хэмээхэд тэр өдөр Бахим үзүүд их л чухал царайлан орж ирээд юм хэлэх гэж байтал намын дарга цонхоор дуудаж таарад босоод асуултанд нь хальт хариулчихад буцаад суух оронд хоон хөх ороод ирчихсэн Бахим үзүүд гараад явчихсан байсныг санав. Түүний ширээн дээр цоош нь 20 төгрөг тавиатай байхад нь гайхсандаа хоон хөх рүү харж "Гү чи энэ мөнгийг хаанаас аваад ирэв? Ямар ажиллаар явна?" гэж асуухад нөгөөх нь нэг л их сонин өөдөөс нь харснаа. "Гэ зүгээр л ийм гоё мөнгө гэж харуулах гээд л" гэж амандаа бутанснаа мөнгөө буцаж халааслаад гараад явчихлаа. Ийм явдал гарсныг гинэт эргэн санаад "Гүй энэ хоон хөх ямар богинохон бодолтой хүн бэ? Тэрүүхэн хооронд мөнгө аваад халаасалчихдаг. Гүй ястаа муухай хүн шүү" хэмээн бодсон ч гарт хүлээлгэж өгөөгүй болохоор би яаж мэдхэв дээ. Сайн санахгүй байна уу? Ширээн дээр мөнгө энтер олж хараагүй шүү хэмээн болцаарууллаа. Бахим үзүүд тэрд хооронд юу болоо гэж бодсноо хоон хөхийг орж ирэхээр нь зөрөөд гарснаа санаад мохог хараа авчихаагүй бахата. Эвлийн үрийн даргын ширээн дээр байсан мөнгөөр хайчих хэмээн бодхоос уур нь хүрэх шиг болж аль байдгаараа туслаад яваад байхад энэ хүн хизээ нэг хүн шиг амьдрах юм бол тоо. За яах вэ чамайг та. Өнөөдөр ингэж таарч дарга асуудаг нь сайн хэрэг боллоо. Даргын нүр дээр асуугаад автах хэрэг. Үүнээс хойш хаширг хэмээн бодож тэр хоёрыг хүлээж угаарай гэж бачимдан хэлсэн хоон хөх дуусан бололтой өмдөө татсаар ирж яваа харагдлаа. Хоон хөхийг ирэхээр нэг асуудаг юм уу гэж бодсноо түүнийг гинт өрөвдөж за даргын хажууд нүрийг нь бас түлээдэж яах вэ? Дараа тусдаа асуухаас гэж хойшоо тавьж бодтол хажуунаас нь эвлэлийн үрийн дарга "Хөөе хоон хөхөө тэр 20 төгрөг аваад ирээрэй чи. Ямар муухай амтан бэ?" гэж ташгирахад нөгөөх нь мартчихсан бололтой юу 20 төгрөг хэмээн гайхсан байртай асуулаа. Нэгэнд хэрэг задарсан болохоор Бахим үзүүд оролцож ширээн дээр тавьсан байсан 20 төгрөгөө гэж ууртаагаар асуулаа. Бахим үзүүдийн ууралсан царайг харчхад айсандаа "Дарга та намайг ав гэх шиг болохоор нь л би авч гараад бүүн баяр болоод гэртээ юм аваад ээжтэй дээлийн өнгө авч билеглээд горил тосон тэр аваад юу ч үлдээгүй шүү дээ дарга" гэж ойлогнож мэдэн бодлоо. Түүний сүүлийн бодлоомл байгаасай. Өрөвдөлтөй байдалтай байгааг нь харсан Бахим үзүүд дахиж юм хэлсэнгүй дарга хүүхэнд хандаж "Уг нь миний татвар 3 төгрөг 40 мөнгө л гарсан юм байлээ л дээ. Тэгж байгаа танаас хариулт аавна гэж бодож байсан юм чинь ийм болчихлоо. Би энэ хүнтэй уулзраа олъё доо. Маргааш нөгөөдрөөс тэр мөнгийг нь би авчиад өгье дарга. Та битгий санаа зов" гэлээ. Нэгэнд хоёр хүн уулзраа олж байхад илүү үг нэг хэлмээргүй байвч эвлийн үрийн дарга тагнаага тагшинд шогширч "Чи бүр хулгай хийгээд хүнээ байж худал хэлснийг чинь эвлийн үрийн хурлаар авч хэлсэн шүү" хэмээн айлгахад олон залуучуудын дунд хулгайч гэж хэлэгдэн зэмлгүүлэхээс үнхэлцгээ хагартлаа хайж "Гэ дарга намайг уучлал та. Би ёстой яг андуурсан. Дахиад тэгвэл намайг эвлэлийн үрийн гишүүнээс шууд хөөгөөрөө дарга. Үүнийг Бахим үзүүд гэрчилнэ дарга" гэж дарга гэдэг үгийг хэд хэдэн удаа давтан байж гоншгонлоо. Ерөөсө хоон хөхөөс болж нэг ийм явган хэрүүл жижиг сажиг зүйл энэ хавьяас тасрахгүй төвөг удаж тандаа лайд харна. Хот айлыгч самраад
Эстоны гайтай хөөтөө явдлаар дүүрч байгаа. Үүнээр төгсөх болтугай. Тэр гурав гэрт ороход саяхан ярилцаж байсан хүмүүс чимээгүй болцоож, гим хийчихсэн хүмүүс шиг нэг л сонин орогнов. Эвлийн дарга гараад ирэх хооронд гэрийн доторх уур амьсгалыг ямар хэвдэрснийг дарга хүний хуваар анзаарч мэдээд аав ээж хоёр гим хийчихсэн хүн шиг таг дуугаа уулчих юм. Гэхдээ ядаж байхад манай хоон хүүхийн ээж хүртэл ямар сахин цоройлоод бахим үзүүд рүү байн хялам хийгээд байгаа юм бэ гэж байдлыг тоглоом шоглоомоор зөөлрүүлэх гэсэн биш, бүр эсэргээрээ эргүүлж аав нь уурлаа. За чи тэндээ даргал юм байгаа биз. Одоо байдлаа биднэрт заадаг болоо юу? Гэхдээ энэ хүүхдээ одоо аав ээжээсээ нэг жавтыг хүртэх болж байгаа шүү. Химэн ширүүлэхэд хэдийгээр аав ээжтэй нэг ч хөвшүүлж байгаагүй ч ингэж хэлэхээр нэлийн ширүүн буудгийг мэдих эвлийн үрийн дарга бахим үзүүдээс ичсэндээ дахиж дуугарсангүй. Гэрийн байдал эвгүй байсанд төдөлгүй бахим үзүүд гарахад эвлийн үрийн дарга бүхэн араас нь дагаж гараад харин хөшөө болцоход байхад хаачих гээд байгаа юм бэ? Чи хоноод явал та. Гэрт чинь гал хүс байхгүй хүүтэн байгаа байлгүй. Ээж аав хоёр тэгсгээд зан засарчих байлгүй те гэхэд бахим үзүүд. Танаа аав ээж хоёр чинь урагч болсон. Чи ч гэсэн удлаад үргэсгэгч гэж хэлэлтэй юм биш. Гэртээ очиж зулаа барихгүй бол 2 хоногийн зул маань бүх гэж байгаа байх. Хэмээн эвтэйхэн шалтак хэлчихэл баяр тааж гэсэнгүү нэг л яоцгүй мордоод явчихлаа. Тэр хоёрын араас дагаж гарч ирсэн хоон хөх язаатлаа инээж. Ээж бит хоёр хань болж хоноод явах уу гэхэд хажууд нь гэрн байж байхад чамаар дутхавл гэжтэй гэсэн аята ширэг татаад юу ч хэлсэнгүү гэрлүүгээ ороод аав ээж хоёртаа ууралсан орондоо ороод унтахаар шийдлээ. Дахиж ээж хоёртойгоо хэсэг ярихгүй. Бахим үзүүдийг арай гэж нэг юм гэртээ урьж авчирч байхад шүнжэнгөө юм яриад гой хонж болох л байсан шүү дээ. Энэ мөн хоёр маань буруу зөнж байгаа бололтой гэж хатуурхаж эхэлсэн бодол нь нэг л мэтгэд аав ээж хоёрыгоо зөөлөн бодсоор нэг л мэтгэд унтаад өгчээ. Эвлийн үрийн дарга үсхийг нэг л ууртай байгааг мэдсэн ховчшаар самгаан айсандаа хүүгээ хажуунаас нь яврав. Халуу харьцгаая, харж унтцгаая гэсээр дагуулan гарч оджээ. Ард үлдсэн хоёр хоорондоо нүд амаараа тохилдсон сууснаа аав нь охиноо аргадахаар урдуур татсан хөшгийхэн сөгтөл аль хэдийн унтаад өгсөн байлаа. Маргааш өглөө үүрээр шахуу нэг хүн ирсэн нь нөгөөх гийчин нэр байлаа. Шөнжин явсан бололтоо морины хөлс унардсан агаар гаднаас ханхий шиг болоход дээлдэн хүүхд тэрхүү доо ямны эрийг долгонон босож суун байх газраа олж ядахад нөгөө эр урдийг шигээ догшин төрхтэй биш. Зүгээр л нэг жирийн ядарсан царайтай болчихсон байгаад дээлдэн хүүх их нэртэйгээ хараад учрыг нь ойлгосонгүй димил. Гөө та дээшээ суугаач хэмээн байн хэлж санууллаа. 101-р хэсэг. Цайвууж жаахан амарсан ир буцаж явах гэж байгаа бололтой байн үндийсхийн суун. Үүнийг ажигласан дэлбэн хөх охиноо унтаж байгаа гэж бодсон бололтой. Дарга би таны даалгаврыг маш сайн нийлүүлсэн. Нөгөөдөгч нь ирж сүржигнэж байгаад өчигдөр оройхон буцаад явлаа. Ур талын ховчаар самганы хүү манаад ирж гидсэн түгж ирээд. Гэтэл тэр домч хурч ирээд баахан дөвчгнөж хонх тамар зохиж сүйд майд болж байтал азар нөгөө хүүгийн түгжрээ өөрөө зүгээр болоод босоод ирлээ л дээ. Гэхдээ ингэж л бусдыг хуурам мэхлээд байгаа хүн дээ хэмээн хэлтэл өнөөхөр өндийсхийн байснаа болж нэлээд бодол болсон байртай. Тэр залууг биеийн муудсан чинь одоо өөрөө мэдээд ирсэн хэрэггүй.
хэмээн тулгаж асуугаад улаан нүрлүүн цоргин харлаа. Ингэж асууна гэж бодоогүй шууд л тийм үү. Батлах хүн байгаа юу? Ашгүй дээ. Одоохон гэрчийг байлцуулан тэмдэглэж аваад дээш мэдээлж барьж хар гэрт хориод сайрлуулна. Ийм гавья байгуулсан болохоор охиныг тань намын дарга болгох миний амласан зүйл гэж бодож суусан болохоор миний охин явж өрж залаад авчирсан юм аа гэж хэлэлтэй биш. Юу хэлэхээ мэдэхгүй ихнэр лүүгээ харвал ихнэр нь сэргэлэнтэж. Үгүй ээ мэдэхгүй нэг л мэдэхэд манад ороод ирсэн. Энэ хой талын нэг залуутай ирээд тэр нь бүр нөгөөтгөө шүтсэн байртаа дагалдаад явна нэлээ хэмээн хэлгээд авлаа. Гэтэл охиных нь унтаж байсан хөшиг ярагдан эвлийн үрийн дарга охин хизээ өмснө нь мэдэгдэхгүй аль хэдийн хувцалчихсан босож ирээд ийм учиртай байсан юм байж. Даанч бахин мөзөд сонин оргиод явчихсан юм. Өчигдөр орой. Гэхдээ та хоёр чинь ямар сонин хүмүүс вэ? Би явж урьж залж авчраа үсттэй. Тэр хүн чинь гидсний төгчрээ биш. Яахааргүй өөр ямар нэгэн өвчин хүрсэн байсныг эмчилж домносныг цөмөрөө харсан. Тэр бүхэл үргэлжлүүлээд ярих гэтэл аав нь муухай харж зандарна. Гүчи яасан хүмүүжүүлгүй манд уу? Эцэг ихийнхээ урдуур орж албаны хүнтэй дур мэдэн яриад хэмээн яриагийн таслахыг оролцсон ч өнөөхөр бүсгүйг зөөлөн харж яар миний охин би зөвшөөрч байна хэмээхэд аав нь яаж чадсангүй нүүр нь улаан дуугүй боллоо. Юу болоод байгааг сэргэлэн ойдоо хурдан тусгасан эвлийн үрийн дарга. Мань хэрэгт орчих үе дээ. Гэхдээ бахин хүзүүтийг ингэж хэлэхээр тиссэнгүү осоод ирлээ. Дахиад жаахан хөвцсөн бол бүр илүү нууцыг мэдгч байсан байж магадгүй хэмээн сэтгээд. Дарга та юу болоод байгааг надад илүү тайлбарлаад өгөөч. Тэгвэл би танд шаардлагатай бүх мэдээллүүдийг өгөхөд бэлэн. Би энэ сумын эвлийн үрийн дарга байна хэмээн гараа өргөн мэдчихлээ. Тэр хоёр бүсгүйг хүндэлсэн байртай гарыг нь барьж танилцаад их л намуухнаар яриагаа эхлэж болсон явдлыг нэгнэгэнгүй ярихад аав ээж хоёрын царай улааж эцсэндээ нүрээ хийх газаргүй болсон бололтой байн суудлаас илгэж сууцгаана. Тэрхүү доо ямны даргын яриагаа дууссаны дараа эвлийн үрийн дарга хүүхэн энэ үнэн үү гэх шиг ээж аав руугаа ээлжлэн харахад нөгөө хоёр нь тагчиг. Ийм булаа зүйлээс сүүлч хайртай залуу нь түүнээс нүүр бургуулан дайдсан байх нь. Одоохон мордож очиод бүх үннийг хэлэн түүнээс уучлал гуймаар санагдаж дотор нь харан хуйлан байвч. Бахим өцөд яаж мэдсэн болоо? Хүний бодол оюуныг арай таадах юм шүү гадаа. Гүний хэлж ихтэй хүн шүү. Чимээгүй сууж байгаад хаяа нэг үг хэлэхээр чинтэй хэлдгийг нь яа. Гэгчлэн бодол толгоонд нь зурсхийн өнгөрөхөд залуу бүсгүй бүгдийг илчлэхээр шийдэж. Энэ бүгдийн буруутан тэр хүнийг ирүүлэхэд хүргэсэн хүн бол аав. Намайг яваад урайд ирэхүү гэхэд ээж хүртэл аавыг яваад ирэг. Чиний нам эвлэхийн ажилд амьтан хүний хил ам ажил хэрэг гарна яршиг төв зүгээр гэж байсан. Тэр бүхэл та хоёр намайг 10-аад хуврагын амь насыг аварч хамгаалсан овоо юм ойлгодог охин энтергээд магтаад байсан биз дээ. Тэр хүнийг ирчгээд хаа ном судраа уншиж гүрэм заслаа хийх үү гэхэд яг энд гэдэл урьж залаад байсан та биш гэж юу хэмээн асуухад нөгөө хоёрын улаан царай үхтэл шиг цайрч цаагаларсан. Төрүүлсэн охиныхоо амнаас уулж ингээд дуустх юм байж бидэн хоёр гэсэн шиг амаа ангаан тагдуу болжээ. Өнөөх доо ямны дарга охиныг сайн яриулж авъя гэсэн байртай гараараа охин зөвшөөрсний тэмдэг болгочхоод хоошоо налан тухаллаа. Тэр урдих шиг биш ихэд байр суурьтай харагдах хагаад ямар нэгэн ууралсан хэрлэгэнсэн төрөх царайнд нь анзаарагдсангүй. Гэмтгүн гэлбэлцэн гихчээр аав ээж хоёр нь улам хайж
Одоо ингээд домчин биш. Бид хоёрын авч яваад хар гэрт хориод дараа нь цаазаар авах байхаа та. Ингэж хоёулаа тохирсон юм шиг бодод суух нь нүгэл нүдээ олжээ гэлтэй. Хайртай залууг нь тав тухалтагдуулж явуулсанд уур нь ихээр хүрсэн эвлийн дарга байж ядаж байх нь бас их сонин ёс зөвгүй мэт. Тэрээр хэсэг яриагаа зогсоосноо. Энэ авийн хүмүүс өөрсдөө л очиж гуйж түүгээр тэр хүнд ажил уддаг болохоос тэр домчгээд байгаа хүн жирийн л нэг малчин хүн шүү дээ зайлвал. Түүнд ямар гин буруу байх вэ? Нам засаг нүдтэй байдаг бол тэр хүнийг инэрч өршөг өсөдөө. Түүнд сүжирсэн гээд байгаа тэр залуу хүртэл түмэн олонд хамгийн их тус хүргэж явдаг сайн залуу гэж хэлэхдээ нүдэнд нь нулимс мэлтэрч бөмбөлзөж хацрыг нь даган урссаар дэвсгэр дээр подхийн туслаа. Сэтгэл нь хит хөдөлснөөс уйлсан бүсгүй яриагаа үргэлжлүүлж. Манай энэ урт талд хоон хөх гэж нэг бүтэлгүй ир ээжтэйг амьдардаг юм. Тэр залуу намайг сумын төвөөс ирж явхад гайтай юм шиг таарчгаад хэр мөрнөөсөө унаж нэг ухаан алдаад гадаа ирчихэд мөрнөөсөө дахиж унаад ухаан алдаад үгүй ёстой нэг хиймэр нь хайчихсан амьтны учрыг олох гэж ирсэн байхгүй юу? Хөөрхий тусч хүмүүс л юм л да. Ийм хүмүүсийг нам засаг маань ирэх биш харж үзэх байлгүй дээ. Болохгүй бол би өөрөө дээд газар руу албан бичиг явуулаад хамгаалах болно. Хоон хөхийн ээж гэж нэг хүн би ингээд хэсэг төгдөрн чимээгүй болсноо. Ам нэвэл уушиг нэ гэдэг юм хэмээн зориглоод тэр хүн хүртэл домчийг боршуутж биширдэг юм байна лээ. Өчигдөр эрэхт нь хүүг маань багт нь өвчин хуучнаас салгаж өгсөн. Би их буруутай учраас гэд амаа оломгүй магтаад байсан хэмээн тэр хоёрыг хэрэгт орчихно гэж бодоод байдаг бүгдээрээ өмгөөлөхдөө. Энэ хүний мууг үзэх дуртай хүмүүс нь өөртөө муухай үзэг гэж сая л нэг юм сэтгэл уужирсан ч аав ээж хоёрыг нь өршөх болтугай хэмээн дотроо сэмхэн залбираадч авч байх шиг. Бүсгүйгтийн яриагаа дуусгахад аав ээж хоёр нь уйлалтан. Ихийн санаа үрд. Үрийн санаа ууланд гэж юутай үнэн хөхгүй. Бид хоёр чамайг сайн асарч, сайхан амьдраасаа гэж хичээж байхад чи ингээд бид хоёрыг шоронгийн хадаас болгож байгаа мó? Бид нарыг авч яваад алаад л хэмээн нөгөө ирсэн хүн рүү хоёул зэрэг ханаран үг хэлээрээ дайрахад эвлийн үрийн дарга. Юу болох нь энэ вэ? Эсэргүүгээд нэрэн алжчихдаг билүү хэмээн гинэт бодоод дуугүй болчихлоо. 102 дугаар хэсэг. Мөнөөх доо ямны дарга маршид тайвнаар. За юуны дохонд хөрөлгөө битгий ингэцгээ. Алуу миний өгсөн мэдээлэгчийн үнэлхийг аваад ир. Ингэж хэлэхэд сая л учир олдож нөгөө хоёр өврөө уудлан улаан өнгөтэй дөрвөлчин батлах гаргаад өгч байгаа харагдлаа. Тэр өвхөн өнгөрсөн явдлыг хэлж өгөхдөө үнэмлэх өгсөн гэж хэлээгүй байсан тул мэдээлэгчийн улаан үнэмлэхийг харж хаад ийм үнэмлэх авч хаад л сонин царайлаад байжээ. Өөр хинд өгсөн бол тоо аюу бол ховчаар самганд өгсөн байгаа да. Хүүтэн ч бас өгсөн байж мэднэ хэмээн бодож суутал бодлыг нь таасан мэт тэр хүн хоолоо засснаа түүний яриаг анхааралтай сонсох гээд газар тавьсан цайгаа авч хідэнтэй залгилж дуусаад за энэ нутгийг эргэж шалгаад явлаа. Танаа нутагт ямар ч худалч хуурмаг зүйл алга. Та нарын мэдээлэлд хэлээд байсан хүн чинь үнэхээр домч хүн гэдгийг би өөрийн нүдээр харж баталсан. Танаа нутаг руу дахин доо ямнаас ямар ч хүн ирэхгүй. Энэ талаар ямар ч мэдээлэл хүлээж авах шаардлагагүй болсон учраас мэдээлэгчийн үнэлгийг чинь хурж авч байгаа юм. Та нар социалист бүтээн байгуулалтанд гар бие оролцсон. Ховч хошуу өргөх ажил ингээд дуслаа. Харин танаа охиныг шудраг байсны төлөө намын даргад санал болгож танаа намын даргыг аймаг руу тушаал дэвшүүлэн аймгийн намын дарга болгох тухай дээд газарт мэдүүлнэ.
Олон хүн хэлмэгдэж байгааг анзааралгүй муу ажилласан учраас аймгийн дарга донгод болох байх. Гэвч энэ тухай би санал болгох хэрэгтэй болохоос дээд газар бүгдийг нь шийдэн шүү дээ хэмээн хэлээд бослоо. Хормхон зуурт үхэл амьдралын зааг гэж бодож байсан биш. Охин нь албан тушаалаар шагнуулах барих тухай яригдсанд аав ээж хоёр нь чихэндээ итгэсэнгүй бололтой. Үгүй юу хийчихвэл арга ингэж зэрэгд угалтлаа. Эвлийн үрийн дарагч гисэн энэ хорвоо дээр бахин хүзүүд бид нар шиг шудраг хүний төлөө хүмүүс бас байдаг ачаа хэмээн бодоод тэрхүү даргыг гаргаж өгөхөөр гарлаа. Аав ээж хоёр нь тэрхэн хоорондоо зоголтонд ороод юун гаргаж өгөх мантай суудлаасаа хөдөлж чадахгүй ард хоцорчээ. Тэрхүү нүдэнд дулаахан ирийг гаргаж өгөхөд их баярлсан бололтой бүсгүй талархснаа илэрхийлж. Би уг нь 30 хүрээгүй хүн л дээ. Олон муу зүйл хийсэн учраас наснаасаа эрт хөгшөрчихсөн юм шиг харагддаг юм. 30 хэдтэй хүмүүс л та гэдэг юм. Чамаг ийм сайхан сэтгэлтэй бусдын төлөө гэсэн чин сэтгэлтэй бүсгүй болохыг ярианаас чин сонсоод туйлын их таалагдлаа. Хаа газар хүний төлөө гэсэн ийм хүмүүс байгаа учраас энэ орчлон ертөнц сайхан сэтгэлийн элчээ өдрөв өгдөг юм шүү дээ. Ингэж танаа тэр домч чинь надад хэлсэн юм шүү. Тэр гэрлийн элчийг авчирдаг хүмүүсийг нэг гарцаагүй чи хэмээн үнэн сэтгэлийн гүнээс хэлэхэд зочин нэрийг сайн анзааран харвала. Духны гүн зураас нь нүүртэн чимэг болон зохиж нүдэн гэрэлтэн бахин мүзүүдийг арай гүйцэхгүй ч гэсэн их сайхан залуу мэд санагдлаа. Төвний хэлсэн талархсан бүсгүй зочин нэрийг морины уяа хүртэл өдөж гаргаж өгөхдөө та манай нутгаар дахиад ирэх үү? Ирэхээр бол сумын төвөөр орвол би ажил дээрээ байж л байна. Таныг нутгийнхаа ааруул хурууд эдээгээр дахин дайлаад явуулахад татгалзах зүйлгүй шүү гэж хэл үгээ таслан хэсэг чимээгүй болсноо. Шууд явах уу? Хизээ хот орох уу? Хэмээн огтын өөр зүйл асуух нь залуу бүсгүн сэтгэл гэгэлдсэн мэтээ. Зочин эр морондоо мордохдоо бүсгүйг зөөлөн хараад тэнд харагдаж байгаа айл нөгөө ховчшаар самгана гэдэг айл мөн үү? Хэмээн асуухад очиж өнөмлөхөө хурааж авах нь дээ хэмээн санаа намарсан бүсгүй. Аа тийм ээ мөн орой босцоодаг айл та унтчил байхаа болов хэмээхэд зочин эр дээшээ харснаа ургажгүй нарлуу хараад үнэхээр эрт байна шүү. Хөл араад инээлгээд морой хөдлөөд алхдаг юм билүү. Хол замд морин дээр сэгсчүүлсээр байгаад ядарснаа сая л мэдлээ хэмээн буцаад буух нь бүсгүйг хамт жаахан алхаач гэх мэт. Эвлийн үрийн дарга цааргалсангүй тэрхүү сайхан сэтгэлтэй ирдэ жаахан хань болоод дөхүүлээд өчгсөн ч яах вэ хэмээн хамт алхлаа. Хүн гэдэг хүний сайхан сэтгэлд татагддаг болохоос хүний муу хайсан, хар яр хийсэн, зарга залхаа үүсгэн нэгнээс дайждаг байгалийн чамтай гэлтэй. Хэрв хоон хөх бахим үзүүчийг тусархуу хийгээд муу санаагүй байсан бол эвлийн үрийн даргатай илүү дотн ойр байхч байсан билүү? Хэн мэдэх вэ? Бүсгүйгээс 4-5 ах гимээр тэр ирийн дуу, хоолой, нас тогтсон намтай хүний дуу шиг байхаагаад зөөлхөн уянгалагс нэг л сайхан мэдрэмж дарга бүсгүйд төрүүлэхэд өөрийгөө гайхан. Хараа бахим үзүүтийгээ хуурах гээд байгаа юм шиг үстэй. Замын хүнд хамаагүй ингэж болохгүй. Харахгүй бол арай л муухай юм. Буцхаас хэмээн гинэд бодоод зог тусан зочин ирдэ. За би ч буцаж аав ээжтэй үхэр дуглыг нь сааж өгье доо. Та сая яваарай хэмээн дөнгөж хитгэн алхачгаад хэлэхэд зочин ир гайхсан байртай харснаа юм хэлсэнгүү толгойд оглоо. Дахиад жаахан хамт алхаад дөхүүлээд өгөөч гэх шиг юм уу? Ямар нэгэн хамт явъя гэсэн өнгө аястай юм хэлсэнгүйд бүсгүйд хөөгцөн мэдрэмж төрж шалахгүй ч ир бол тоо. Уг ядаж дахиад жаахан хамт алхъя гэдэг байгаа да
хэмээн шарны хөдлөөд дахиж юм хэлсэнгүү шууд гэрлүүгээ гүүх шахан явлаа. Түүнийг явсны хойно зочинэр морин домордон цогиулж одох нь зүгээр л түүнтэй хамт явах шалтак хэлсэн нь тодорхой байв. Хүмүүсийн амьдралд харилцаа дундаас хайр үүсдэг гэж юутай үнэгүй лээ. Түүнээс биш заяаныхын замдар гэдэг үг бол амьдралаас хит тасархай зүгээр л толгой холбоод хэлчихсэн үг мэт. Зочинэр ховчор самганыхаар очиход яг дэлдэн хүүхэнд болсон тоо ижил зүйл болсон ч ялгаатай нь хэрэг явдлыг шударгаар хамгаалах бүсгүй байгаагүй ч хоон хүүхийн сэтгэл тэс хөндлөн болж бараг асуугаагүй байхад өөрийн үнэмлэхээ өврөөсөн гаргаж өгөөд үүнээс хойш мэдээлэгч хийж хүний уул шагааж явах ажлаа болий. Ээжээ таач гэсэн ямар муухай юм бэ? Намайг ирж ангааж аварсан гिचхэл мэдээлэгчийн үнэмлэх өөртлөөд энэ хүнд матаац сууж байдаг чинь ямар учиртай вүлээ гэж хэлэхэд төлөөлөгчөр сэтгэл дотроо бүсгүн хэлсэн бүгдийг бодсоор хэрэг явдлын талаар товчхон тайлбар хэлж үнэмлэхийг хурааж аван нүдэн дээр нь хитэнтэй ураад өөртөө хийчихэл шууд мордлоо. Хэд хоногийн өмнө эрэхтэй шалуур байдалтай ирсэн хүн ингэж эргэсэнд гайхсан ховчаар самган юм хэлж чадсангүй. Доо ямны эрлөө нэг хүүрүүгээ нэг хараад. Гэхдээ энэ нэг юм чинь бас юу болов? Гэхдээ ямар өвчин хөдөлсөн гэхээр тэдний гинэд хамгаалаад унав хэмээн хэлэхдээ өчигдрийн ирж хийсэн том засал хүүгийн амьдралыг орон хорн эргүүлж сайн замд хөтлөн оруулсныг ухаарах сөхөрч чадалгүй манарц усаар хоцорлоо. Үргэлжлэл бий. Зохиолч Сэрчин овогтой үүр цайх. Зохиол их хүн бодит амьдралаас сэтгүүлсэн хайрын тууч. Радио редактор Баттуул, компьютер графикч Цэнтава, өгүүлэгч Хос хоёр. Их Монгол радио 2021 он. Сонсогч та яг одоо цай угцаар нэвтрүүлгийн давталтын дугаарыг сонсож байна. Их хүн номыг бүрэн ихээр нь худалдан авч уншихыг хүсвэл 88 10 17 14 88 10 17 14 дугаард холбогдож байгаа газраа хүргүүлэн аваарай.